За энэ нийтээр тэмдэглэх баяр ёслолын болон тэмдэглэх өдрүүдийн тухай ганц нэгэн асуулт асууя. За яг ер нь бол цагаан сар улсын наадмын тухай бол энэ амралтын асуудлуудыг бол дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар бол нийтээр тэмдэглэх баярын өдөр одоогийн байдлаар бол хуулинд 10 өдөр байж байгаа. Бүхэл бүтэн 10 өдөр. Тэгээ энэ нь бол ямар нэгэн хуулиар цаашаага хэдэн ч өдөр болж задрах эрсдэлтэй. Тэгээд нэг талаас энэ өдрүүд хэтэрхий олон байна. Нөгөө талаас энэ хөдөлмөрийн тухай хуульд одоо жишээлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 109.4 дээр хэлж байгаа шүү дээ. Нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундад цалин хөлсийг 2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Бид нар энд нийтээр амрах өдрийг нэмээд байхад л нөгөө жирийн бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо дундад цалин хөлс нь өсч идэг ч юм уу тасралтгүй үйлдвэрлэлийн процессных нь өртгөх нь өсч идэг. Энэ хятад зэрэг юм улсуудад бол ингээ бүх нийтээрээ амралтын өдрүүд нь ингээ гараад ирэхлээр эдийн засаг нь сэргэж идэг. Яагаад гэх юм бол нөгөө хөдөлмөрийн хууль нь тусдаа зохицуултаар явдаг. Энэ нийтээр баяр амрах өдрүүд нь бол одоо төрийн албан хаагчдаа төлхөөдөө хамааралтай. Хувийн болон одоо бизнес эрхлэгчдийн хувьд бол ерөөсөө төр хөдөлмөрийн хуулийн дээр байж байгаа одоо манай Монголынхоор зөвлөх юм бол цагаан сар улсын наадам тэгээд амралтаа бүтэн амраах ёстой. Жилийн одоо хагас бүтэн сайнны амралтуудаа бүтэн тооцож олох ёстой. Бусад өдрүүд нь бол ажлын өдөр байхаар ингээд салгаж зохицуулдаг. Тэгэхээр манайд энэ хууль эрх зүйн орчныг нь салган зохицуулах боломж юу вэ? Хэтэрхий олон нийтээр тэмдэглэх баярын өдрүүттэй болчих болоод байгаа юм биш үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь энэ нийтээр тэмдэглэх баярын өдрөөс цагаан сар улсын наадмыг нь үлдээгээд бусдын зүгээр тэмдэглэлт өдрүүд болгочвол яасан? Яг энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийн худалдаа эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчид бол одоо энэ гарч байгаа хөдөлмөрийн хуулийн заалтынхаа дагуу бол энэ өдрүүдэд хохирол амсаад байгаа байхгүй юу? Салбар дэмжигдэх биш. Тэгээ энэ хоёр асуултанд нэг хариулж өгөөч. За уян гишүүн. Төвшин гишүүнд баярлалаа. За одоо нийтээр тэмдэглэх баярын хуулийг бол анх 1999 онд монголчууд батлаад түүнээс хойш бол хэрэгжиж байгаа хууль байна. За 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийг дагаад яг өнөөдрийн одоо бидний хилцэж байгаа энэ өөрчлөлттэй холбоотой яг зохицуулалтын үндсэн залт нь бол байхгүй болсныг эргэн сэргээж оруулж ирэхтэй зөвхөн наадам болон цагаан сарыг нь одоо зохицуулттай бай. Бусдыг нь бол хэрэв амралтын өдөр давхцах юм бол тэрийг ямар нэгэн зохицуулалт бий одоо байхгүй байдлаар бол оруулж ирж тусгасан. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл өнөөдрийн хилцэж байгаа байдлаараа болохоор одоо энэ хоёр том одоо үндэсний хэмжээний баярын асуудлыг бол ярьж байгаамаа. За төрийн байгуулалтын байнгын ороогоор бол яг энэ хуулийн төсөл хуваарлагдаад хилцүүлэгцээ. За одоо хилцүүлэг явагдаж байх үед ажиглагдаж байсан нэг зүйл нь болохоор манай улсын хурлын гишүүд хоорондоо бол ер нь бол үзэл бодлын хувьд хуваагдж ирсэн их онцлмоор байсан. За зарим нэр бүхий гишүүд бол ингэж байгаа. За хүн бол бүтээмж бүхий ажил одоо гүйцэтгэх ёстой, бүтээмжтэй байх ёстой. Тэрэнд бол амралт зайлшгүй шаардлагатай. Заавал үндэсний хоёр одоо баяраа суулж аваад бямб 8 гарагтай хэрвээ тухайн жилд давцахгүй ч байж болно. Давцвал яах вэ гэдэг нийгмийнхаа хим хэмжээг яах вэ гэдэг зохицуултыг нь хуулийн дээр суулгая гэж бол зарим нь үзэж яхад зарим нь ер нь бүх баяруудыгаа ингүүл яасан юм бэ? Бид нар чинь 9 баярыг энэ хуулиар зохицуулдаг. Нийт 16 амралтын өдрийг л ярьж байгаа. За бусад улсуудтай харьцуулах юм бол энэ дунджаас доогуур үзүүлэлт юм байна. За энэ этхэг жишээ нь 42 хоног 365 хоногийн 42 хоног нийтээр тэмдэглэх баяр байдсан байна гэх жишээтэй гишүүд хуваагдж байсан. Тэгээ олонхийн саналаараа мөн засгийн газраас санал авсны дагуу өнөөдөр за үндэсний хоёр баяр наадмынхаа энэ нийгмийнхаа асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр нь санал нь ороод ингээ өнөөдөр эцсийн хилцүүлэг бол явж байна. За ингээ эдийн засагт хүндрэлт одоо жижиг дунд байгууллагуудад хүндрэл учруулж магадгүй гэсэн шүүмжлэлүүд бол ирсэн. За олон төрлийн шүүмжлэлүүд ирснээс бас нэг зүйл байсан нь одоо эерэг талдаа үйлчилгээний салбарт бас хэрэгтэй юм уу? Олооныг дараалаад ажиллаа гэхэд зарим нэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх иргэдийн тоос ихснэ. Тэгэхээр одоо ийм байдлаар эдийн засагт бас нэмэр одоо та түрүүн хятадд нийтээрээ амрахад дотоодын эдийн засаг нь яаж
одоо дээшлдэг талаар ярьсан жишээ бүхий одоо саналууд хүртэл ирж исэн. Тэгээ энэ бол одоо нийгмийн чиглэлийн хуулийн зохицуулт юм. Одоо 2 том баяраа авч өнөөдөр бол бид нар эцсийн хилцүүлэгт шилжүүлж байна. Гэхдээ улсын их хурлын гишүүдэд биднэрт одоо бүрэн эрх байгаа. Яг энэ 2 баярыгаа л яг энэ хуулиараа авч үлдээ. Бусад баяруудыг тэмдэглэлт өдрүүд болгоё гэсэн өөрчлөлтийг бас үзэл баримтлалын хүрээнд бэлдээд өргөн барихад бол бүрэн боломжтой юм лээ.